За сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод дэлхийн хамгийн том технологи ивент болж өнгөрлөө. За энэ ивентийн нэр нь CES бөгөөд Consumer Electronics Show гэсэн үгний товчлол. За юугаар онцлог вэ гэхээр энд бидний мэдтгэлийн томоохон компаниуд болон жижиг компани, стартапууд өөрсдийн тест хийсэн санаа, туршилтын бүтээгдэхүүнүүд, инженерчлэлийн чадамжийг харуулж флексцдэг тийм ивент. За тэгээд хамгийн гол нь энэ технологийн салбар ирээдүйд юу н хаашаа явах гээд байна вэ гэдэг сигналыг медиа, хөрөнгө оруулагчид болон even одоо өөрсдийнхөө өрсөлдөгчдөд хүртэл харуулдаг ийм чухал ивент ээ. За ерөнхийд нь аваад үзэх юм бол энэ арга хэмжээнд дээр яг Apple шиг, Google шиг тийм одоо mainstream буюу одоо аль хэдийн хэрэглэгчдийн гар дээр хүрэхэд бэлэн болцсон тийм одоо бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаггүй. За жижиг хардвер үйлдвэрлэдэг те эсвэл нэг том бүтээгдэхүүний нэг жижиг хэсгийг хийдэг компаниуд ч юм уу. Тийм компаниудын орон зай их том. За тиймээс Apple event, Google event-үүд бол одоо finished story буюу одоо хэрэглэгчийн гарт өгөхөд бэлэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг. За харин CES бол одоо first draft буюу одоо анхны санаа гэж хэлэхэд нэг буруудад байхгүй гэж бодож байна. За тэгэхээр энэ оны CES дээр ямар тренд ажиглагдсан бэ гэхээр хамгийн ихэнд ер нь бидний хэрэгэлдэг бүх зүйл бол AI-тай уялддаг болох нэ. За тэр нь одоо юунаас ер нь ажиглагдсан бэ гэхээр одоо бидний одоо хүүхдүүдийн тоглодог Lego тоглоомн дээр ч хүртэл энэ AI гэдэг зүйл орж ирэх нь ер нь ирээдүйд аягүй тодорхой харагдаж байна. Жишээ нь Nvidia-гийн одоо Alpha Mayo гэдэг автомат өөрөө явагч машинуудад зориулсан юм AI-г Nvidia компани танилцуулсан. За энэ нь одоо юугаар онцлог вэ гэхээр одоо reasoning хийж чаддаг. Шууд real time өөрөө дүгнэж сэтгээд замаа өөрчилдөг ч юм уу те тухайн одоо хөдөлгөөнд замын хөдөлгөөнд одоо оролцохдоо өөрөө шийдвэрээ гаргаад явдаг ч юм уу. Team AI модельийг Nvidia танилцуулсан. За тэгээд энийгээ бүр Mercedes-Benz энэ технологиг нь бас ашиглах юм бэ нэлээ. За дараагийнх нь болохоор түрүүний яг өмнө хэлсэнчлэн Lego. За Lego-ны хувьд болохоор жижиг хэсэг бүр дээрээ юм тустай юм компьютер одоо жижигхэн Lego-ны ширхэг бүр дээрээ тустай компьютер суулгацсан. Тэгээд тэд нар нь болохоор яаж ажилладаг вэ гэхээр NFC технологийн тусламжтайгаар хоёр Lego-ны жижиг хэсэг хоорондоо ойртох юм бол энэ над дээр ийм зарах гэдэг нэг гэдгийг шууд траклангуудаа тэрнтэйгээ одоо ижлэх хариу хөдөл үзүүлдэг ч юм уу. Тэгээд жишээ нь одоо Star Wars-ын нэг дүрийг яг тэр онгоцон дээр нь ингээ залхангууд онгоц унж байгаагаа мэдрэнгүүтээ шууд өөр үг хэлдэг ч юм уу те. Эсвэл хоёр онгоцыг хооронд нь ингэж барьж байлдуулж байгаа гэдгийг NFC технологийн тусламжтайгаар траклангуудаа хоёр онгоцууд нь хоорондоо ингэж буудалцдаг ч юм уу те. Тийм одоо технологи Lego дээр ороод ирсэн байна. Тэгээ одоохондоо яг шууд нэг AI цаана ажиллаж байгаа үгүй юу гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ирээдүйд ер нь AI энэ дээр ороод ирэх юм бол одоо энэ тоглоомын жижиг хэсэгтэйг хүртэл би өөрөө одоо ингээ харилцаар өрнүүлж болохоор болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тренд ажиглагдсан. За бас өөр үүнээс гадна юу вэ гэхээр ийм робот гэрийн дижээвэр амтан жоохон модонд ороод байна. Жишээлбэл нэг компани бол ийм гэрийн дижээвэр робот нохойг танилцуулсан. Биеийнх нь аль хэсэгт хүрж байгааг шууд өөрөө траклангуудаа хариу үйлдэл үзүүлдэг. За бүр удахгүй бараг харилцан яриа өрнүүлдэг ч юм уу тийм болж хөгжих магадaltaй. Тэгээ дээрэс нь яг энэ гэрийн дижээвэр амтны ийм робот амтны тренд бас агуулх явах шинжтэй. За мөн AI-тай холбоотойгоор ийм wearable AI буюу одоо ChatGPT-г өөрөө биеийнхээ одоо нэг юм хүзүүвчиг зүүгээд Omi гэдэг компаниас юм хаа хүзүүвчиг зүүгээд тэгээд эндээсээ зүгээр шууд AI-тайгаа ингээд хүссэн байдлаараа харилцаар өрнүүл явчихдаг. Тэгээд цаана ChatGPT ажиллаж идэг. Тийм бас байдлаар бүтээгдэхүүнүүд гарсан байлаа. Тэгэхээр ер нь бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгэлдэг бүх зүйл ер нь цаашд AI-тай холбогдох нь угаасаа баг хууль болжээ. За дараагийн тренд нь ер нь юу ажиглагдсан бэ гэхээр бидний ер нь хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдийн дэлгэцийн хэмжээ ер нь томроод л явах юм байна. Ер нь бол агшин ч юм уу эсвэл одоогийн хэмжээ нь бол максимум лимит гэж бол хэлж болохгүй юм байна. За энэ нэг юунаас ажиглагдсан бэ гэхээр яг одоогийн утаснуудын хэмжээнийхэн дэлгэцэн ингээ харахад бол хിവэрэ. Гэхдээ энэ нь одоо ингээд сундаг ч юм уу, дэлгэрдэг ч юм уу байдлаар өөрчлөгдөж байна. За мэдээж хамгийн ихэнд бол олонний анхаарал төвтөд байгаа Samsung-ийн Trifold утас гарчлаа тий. За утсан дээр гэх юм бол одоо энэ жил өрсөлдөөн айгу нэлийн хүчтэй явагдахаар харагдаж байна. За Apple-ийн одоо iPhone утсын хүлээлт гээд хүмүүст бол нэлийн өндөр байх шиг байна. За тэгээд лаптоп дээр илүү гоё юм болж байна. Шинэ Asus ROG Zephyrus Duo гэдэг юм лаптоп байна. Dual screen буюу хоёр дэлгэц ингээд дээр доор нь ингээд давхарлцдаг. Тэгснэ гейминг лаптоп. Дээр нь тоглон, дээр нь стрим үзэн ч юм уу эсвэл ингээд олон янз байдлаар ашиглаж болно. За нэг бол дээр доороо ингээд хоёр дэлгэцтэй байж болно. Эсвэл одоо олон анхаарал бас өртөөд байгаа Lenovo-гийн нэг юм дээшээгээ дэлгэгдэх сундаг тийм бас лаптоп байна. Илүү одоо урт vertical контентуудыг бас үзүүл бас илүү тохиромжтой тийм лаптоп гарч ирж байна. Бас хоёр тишээгээ сундаг хувилбар харагдсан. За тэгээд телевизүүдийн дэлгэц бол одоо солиорч өгч гин гэж хэлж болно. Өөр дээрээ одоо дэлгэцүүд маань одоо өөр дээр AI-тай болцсон. За энэ
реклам гарч ийн гэдгийг траклангуудаа дууг нь амсгадаг ч юм уу те промошн гарч ийн гэдгийг траклангуудаа за тэгээд ийм харамхай орчин Canon-ы одоо харамхай орчны дүрс байх юм бол хитрхи харагдах байх юм бол жоохон траклангуудаа тэрийг нь илүү кастомайз нэмж өгдөг болдог гэдэг ч юм уу тиймэрхүү фичрүүд бас ороод ирсэн байлээ. За тэгээд тэрнээс гадна өнгө нь бол одоо телевизүүдийн ТV-нүүдийн өнгө нь бол одоо бүр илүү төгс болж байна. За тэгээ 10,000 нийс хүртэл тодох чадвартай энэ төр гээд тэр нь бол яг хэр useful энэ төр гэдэг дээр бол хүмүүс бол өөрсдөө өнцгөөсөө дүгнчих байх. Гэхдээ энэ дэлгэц одоо ТV-нүүдийн чадамж ингээд нэмэгд тусмаа үнэн нь бас стил амар нэмэгдэж байна. Ер нь бол миний харснаар бол 5,000-аас 8,000 долларын л дандаа ТV-нүүд байлээ. За тэгээд өөр нэг бас нэг тренд юу вэ гэхээр роботууд бол бидний амьдралд энэ жилээс эхлээд их хэмжээгээр орж эхлэх нэ бүр. За тэгэхээр хамгийн жижигээс нь зүгээр эхлээд ярихад бол ингээ Roborock компани Rover гэдэг нэг робот байна. За энэ робот бол өнгөрсөн жилийн CES-ээр бол бас best product авч ирсэн санагдаж байна. Дотроос ингээ гар гарч ирснээр газар дээр байгаа оймс ч юм уу, тоглоом ч юм уу тийм жижиг зүйлсүүдийг ингэж түүгээд байх ёстой газар ингээ хураадаг. Тийм одоо гэрийн шал цэвэрлдэг тийм робот байсан. Тэгээ энэ жил энэ робот дээр ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр бүр юм шатаар алхаж чадаад байна. За ингээ шатыг траклангуудаа шатны аль хэсэгт хог байгаа энэ төр гэдгийг анзаарангуудаа шууд тэрийг нь бас цэвэрлдэг ч юм уу те. Тэгээ энэ робот бол бас нэлээд олон анхааралд өртөж байна. За хоёрт нь болохоор LG-ийн бас Cloyd гэдэг нэртэй гэрийн одоо туслах тийм робот нь яг юм бас яг за humanoid гэж яриа хэлэх байх зүгээр доогоороо юм хоёр дугуйтай тэг яг босоо тэнгуүтээ ингээ хөрөгчнөөс уух юм аваад өгчдөг ч юм уу эсвэл хоол ингээ зөөчдөг гаднаас очиж орж ирэх юм бол мэндэлчдэг хэрэгтэй мэндэн тусалчдаг угаалга тэгээд одоо хаалгад өгчхээ мартсан ч юм уу те ингээ өдөр тутмын ингээ бидний гэрт хийдэг юм жижиг ажлуудыг бүгднийг хийж чадах бас ийм роботыг LG компани байсан баха. Би LG гэхэр нь LG-г ойлгосон юм бол компаниас танилцуулсан. За тэгээд Boston Dynamics-ийн Atlas гэдэг робот бас нэлээд олон анхааралд өртсөн. Тэгээд энэ роботоос юу гэдэг вэ гэхээр одоо миний санаж байгаа Hyundai-гийн үйлдвэрт бас ажилладаг. Энэ одоо үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж болдог. Hyundai-гийн үйлдвэрт ажиллаж байгаа билүү одоо ажиллаж байгаа гэсэн яриа явж исэн. За тэгээд 50 кг хүртэл одоо ачааг ч юм уу янз бүрийн юмыг өргөх чадвартай 4 цаг ажиллах батарейтай. За тэгээ үйлдвэрийн хүнд бохир ажлуудыг өөр нь хийж чаддаг тийм робот. Тэгээд бас боротод ажиллана хас 20 градусаас нэмэлт 40 градусын хооронд ажиллах боломжтой энэ төргээд айгуу сонирхолтой зүйл байсан. Тэгээд энэ Boston Dynamics-ийн ажилтны бас нэг хэлжсэн зүйл нь юу байсан бэ гэхээр бид нар ер нь юм роботон хүн бүтээх гээд байгаа юм биш ээ. Роботон хүн бүтээх гээд байгаа зүйл биш. Зөвхөн хүний ашиглаж болох хамгийн одоо тийм best тийм түүл багц хэрэгслийг нь бид нэр бүтэхийг зорж байгаа мó гэж хэлсэн бас надад аягүй сонирхолтойгоо таалагдсан. За тэгээ энэ удаагийн контент надтай хамт байсан баярлалаа. Та бүхэн subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээ цаашд улам илүү чанартай сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэсээр ахална.